Валютын хаашны чангаралт уулуурхай салбарын удаашрал Монголд орж иж байгаа валютын урсгалаас хамааралтайгаар орон сууцны үн сүүлийн 3 сар тогтмол хурдтайгаар буурчээ. Барилгын салбарын судалгааны байгууллагуудын гаргасан үнэлгээгээр 3 дугаар сард хамгийн өндөр үе дундчаар 2.5 сая төгрөгөөс 1 м квадрат, орон сууцны үн 6 дугаар сарын байдлаар 2.2 сая, харин өнөөдрийн байдлаар 1.8 орчим сая төгрөгийн ханштай байгаамаа. Цаашид ч орон сууцны үн тогтмол хурдтайгаар буурах өндөр магадaltaйгааг Монголын барилгачдын холбоо барилгын хөгжлийн төвийн удирдлагууд мэдээллээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан санал судалгааны дүнгээс харахад Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улсад хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхийг хоригдсан Е123, 127, 952 гэсэн будагч байцууд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь Беларусь сүнс бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд манай улсад өргөн хэмжээгээр хэрэглэгдэж байгааг тогтоосон байна. Ийхүү дэлхийн нийтэд хоригдсан хүнсний нэмэлт байцаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа манай улсын томоохон компаниудын нэрийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зарлахаас татгалзсан юм а. Барилгын байгуулалтын барилгын хөгжлийн төв болоод Монголын барилгачдын холбоо нийслэлийн засаг даргын тамгын газраас хамтран орон сууцны урьдчилгаа 30% төлбөрийг төлөх боломжгүй иргэдэд зориулсан төслийг боловсруулж дууссан байна. Энэхүү төслийг ирэх 12 дугаар сард улсын их хурлд өргөн барихаар болсон талаар өчигдөр мэдээллээ. Засгийн газрын ээлж тус хуралдаан өчигдөр боллоо. Энэ хуралдаанаар хоёр асуудал хилцгээр төлөвлөсний нэг асуудал нь зам тээврийн сайд ганц бүхий оруулж ирсэн нууц асуудал байсан бол нөгөө асуудал нь талын зам төслийн тухай эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр оруулж ирсэн асуудал байсан юм а. Зам тээврийн сайд ганц бүхийг сошиал ертөнцөөр буюу Твиттерээр гүйжирсэн, гүтгсэн гэх хэрэгээр Батад Баянсүрх дүргийн шүүхээс 100 хоног баривчлах ялаар шийтгсэн. Үүгэл үзэл бодлоо илэрхийлэх эрхийг үндсэн хуулиар хамгаалсан байдаг бөгөөд аржилсан нэмэнд анхудаа сошиал ертөнцөөр бусдыг гүтгсэн гэх хэрэгээр ялаа авсанд Батын ойр дотныхын дүдүүгэж эргээчэд бухимдалтай байгаамаа. Тэрээр Баянсүрх дүргийн шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандхаар болсон байна. Шүүхэн шийдвэр нь өнгөрсөн 7 хоногт өмгөөлөгчд нь ирсэн учраас давзаалт хугацаанд дуусаагүй байгаа гинэ. Барилгын байгуулалтын барилгын хөгжлийн төвтэй хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа Construction Mongolia 2014 барилгын салбарын олон улсын үзэсгэлэн арам 2014 оны 9-р сарын 5-6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм а. Барилгын байгуулалтын салбар хөгжлийн бодлогоо төр хувийн хвшлийн байгууллага гадаад дотоодын хөрөнгө оруулагчид танилцуулах, цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх үүднээс энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм байна. Монгол ерөнхийлөгч Илбэг Даржийн урилгаар Оросын холбооны улсын ерөнхийлөгч өнөөдөр манай улсад төрийн өндөр хэмжээний айлчлалын энэвэр цагдаагийн аль багчд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжиж Хаул, Сүхбаатар, Баянзүрх, Төрийн ордон Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэр тодорхой цагуудад тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөний хязгаарлахаар болсон байна.